За Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан цагаалт үндэсний хөдөлгөөн Улсын хурлын 63 дугаар тогтоол 2024 онд батлагдсан. Энд бол 4 үндсэн чиглэлийн 27 арга хэмжээ зохион байгуулахад тусгагдсан байгаа. Үүний 4 чиглэлийн дээр нь бол нэг нь бол энэ салбарын хүний нөөцийн чадварыг бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх энэ чиглэлийн арга хэмжээнүүд авахар бол байгаа. За энэ мэн ялангуяа энэ хөдөлгөөний хавсралтад бол энэ хүний нөөцийн талаарх бодлого үйл ажиллагааг олон нийтэд таниулах, за салбарын үйлдвэрүүдийн сайн туршлагыг олон нийтэд таниулах гих мэтчлэн ийм арга хэмжээнүүд тусгагдсан байгаа. Тэгэхээр энэ хүрээнд өнөөдөр цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, за Зангиа ЦГМ, за мэргэжлийн холбоодууд хамтраад ажиллахаар болоод ингээд санамж бичиг зурхаар болж байна. Тэгэхээр хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас болон Зангиа ЦГМ өнөөдөр санамж бичиг байгуулж энэ хүрээнд энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд 8 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорж ажиллаж байгаа. За энд бол хөдөлмөр эрхлэлтийн талаарх ялангуяа энэ хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны талаар, за мөн энэ мэргэжлийн талаарх зөв ойлголтыг өгөх гэх мэтчлэн ийм арга хэмжээнд тусгагдсан байгаа. За мөн Зангиа ЦГМ болон ноос нолуур ийм холбоо, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, носон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, зэрэг холбоодууд Зангиа ЦГМ-ээр мөн хамтран ажиллах санамж бичиг зурлаа. За энэ бол 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд энэ хөнгөн үйлдвэрийн талаарх мэргэжлийн талаар мэдээлэл хүргэх 6 сарын кампанит ажлыг хамтран зохион байгуулахаар болж байна. Тэгэхээр бол манай хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн маш их дутагдлалд орсон байна. Тэгээ яагаад энэ дутагдлалд орсон байна гэд үзэхээр мэргэжлийн талаарх ойлголтууд ерөөсөө энэ хүүхдүүдэд байдгүй юм байна. Тийм учраас энэ мэргэжил сонголт хийх 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүдэд чиглэсэн энэ мэргэжлийн талаарх ойлголтуудыг өгөхтэй. Энэ өгөхтэй бол илүү 8-аас 12 дугаар залуучууд ангийн залуучуудад илүү чиглэсэн арга барилаар таниулах. За мөн сургуулиудад мэргэжил танилцуулах энэ үйл ажиллагаануудыг зохион байгуулах, за үйлдвэрүүдэд бас сургуулийн сурагчдыг танилцуулах гих мэтчлийн олон арга хэмжээнүүдийг авахар зорж ажиллаж байна. 6 сарын кампанит ажлын хүрээнд бол манай хөнгөн үйлдвэрийн салбарт эмсүүтүүд, шүтээс хайс зэрэг сургуулиудын элсэлт бол нэмэгдэх болов гэсэн ийм хүлээлттэй байна. За залуу гэр бүлүүдэд бас энэ хөнгөн үйлдвэрийн талаарх мэдээллүүд бас илүү хүрэх болов гэж бид нар хүлээлттэй байгаа. Хүний нөөцийн дутагдал бол зөвхөн манай хөнгөн үйлдвэрийн салбар гэхээс илүү энэ бол Монгол улс бүр цаашлаад дэлхийн нийтийн асуудал болсон байна. Тэгэхээр энэ дээр уул уурхайн салбар, банкны салбар гэх олон салбарууд маш их дутагдалд орж байна. Энэ дундаа хөнгөн үйлдвэрийн салбар бүр их элсэлт байхгүй байгаа дээ, тэ. Тэгээ элсэлт байхгүй нь яагаад тэгэхээр нэгдүгээрт нь энэ 10 жилийн хүүхдүүдийн сурах бичиг дээр бас энэ мэргэжлийн талаарх ойлголтууд байдгүй юм байна. За дээрэс нь Монгол улсад энэ үйлдвэр эрхлэгчдийн талаар нь маш олон сайхан үйлдвэрүүд энэ цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд бас чадвараа нэмэгдүүлж шүү дээ. Эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлүүдийг авч тоног төхөөрөмжөө шинжлэх чадамжаа нэмэгдүүлэхтэй. За эргэлтийн хөрөнгөтэй болсноор бол илүү дотооддоо түүхийд бэлтгэж, за нэмэн хүртэх шингээж ийм боломжтой болж байна. Тэгэхээр энэ үйлдвэрүүд маань илүү их бас энэ олон улсын стандартыг хангасан бүтээгдэхүүнүүд хийж чаддаг болсон байна, тий. Тэгээд цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд бол 100 гаруй аж ахуй нэгжүүд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авч чадамжаа нэмэгдүүлсэн. За мөн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал, хүнсний усгал үндэсний хөдөлгөөн 3.5 жилийн дотор 53 шинэ үйлдвэр шинээр ашиглалтанд орсон байна. 1000 гаруй бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхэлсэн байна, тий. Гэхдээ Монгол улс маань бол энэ үйлдвэрлэгч орон болж байгаамаа, болж чадж байгаамаа, тий. Тэгэхээр энийг бол илүү бид нар олон нийтэд хүргэх, залуучуудаа бас хүргэх энэ үйлдвэржилт үйлдвэрлэл дээр суурилсан эдийн засгт орон болж чадна гэдэг
одоо харуулж чадчихээн тий. Тэгэхээр энэ мэдээллүүдийг энэ одоо залуучуудад илүү хүргэх нэгэн шаардлагатай байгаад байгаа юм аа.